Оюу толгой компани танилцуулж байна. Өдрийн далангийн эрсдлээс сэргийлэх стандартууд. Олон улсад өдрийн далангийн эрсдлийн хяналтын дараах заавар стандартуудыг нийтлэг хэрэгэлдэг. САНС буюу Өмнөд Африкийн үндэсний стандартыг Африк тивийн бүс нутгуудад хэрэгэлдэг. ICOD буюу олон улсын томоохон далангуудын комиссийн зааварчилгаа стандартыг Европын холбооны бүс нутгуудад хэрэгэлдэг. CDA буюу Канадын далангийн холбооны зааварчилгаа стандартыг хойд өмнөд Америк тивийн бүс нутгуудад хэрэгэлдэг. ANCOD буюу Австралийн далангийн нийгэмлэгийн зааварчилгаа стандартыг Австрали болон Шинэ Зеландын бүс нутгуудад хэрэгэлдэг. Харин оюу толгойн далан нь 2015 оноос далангийн барилгатай Рио Тинтогийн D5 буюу хаягдлын сан, усан сангийн удирдлага гэсэн стандартыг мөрддөг бөгөөд энэхүү стандарт нь ANCOD стандарт дээр суурилсан байдаг. 2020 онд дэлхийн томоохон уул уурхайн салбаруудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагч нар далан задрах эрсдлийг бууруулах хяналтыг наривчлан сайжруулахын тулд GISTM цогц стандартыг гаргасан. Энэхүү стандарт нь дээрх стандартуудын адил далангийн тогтвортой байдлыг хянах үндсэн зорилготой хэдий ч мөн нэмэлтээр тухайн бүс нутгийн оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх заалтууд оруулж өгснөөр нь илүү давуу талтай юм. Оюу толгой компани 2025 оноос энэхүү стандартыг дагаж ажиллахаар бэлтгэл ажиллагаан хангаад байна. D5 стандартын дагуу далангийн барилгын ажлын зураг төсөл эхлэхээс ахуулаад барилгын гүйцэтгэлийн ажлын явц болон ашиглалтын үйл ажиллагаан дээр салбартаа 30 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэнгүүдээр хөндлөнгийн хяналтыг хийлэгдэг. Хөндлөнгийн хяналт хийж байгаа мэргэжилтэнгүүдийн хяналтын үйл ажиллагаанд мөн салбартаа 40 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэнгүүд магадaltaа хийж заавар зөвлөгөө хяналтыг давхар өгч байдаг. Энэ олон давхар хөндлөнгийн хяналтын систем нь алдаа гаргах эрсдлийг бууруулах зорилготой юм.